За сайн бацхан guys. Ингээд би Minecraft дөнгөж сурж байгаа. Тийм, Minecraft би ер нь тоглолтын өчигдөрхөн татсан. Өчигдөрхөн татаад тэгээд тоглосон аахгүй. Тэгээд өчигдөрхөн татаад тэгээд өөрийнхөө анхны гэрийг барьсан. Тэгээд анхны гэр маань бол модон дээр байгаа. Тэгээд 1 2-ын 3 Wow. Тэр гэр миний гэр. За одоо хэдүүлээ ороод үзье. Модон дээр барьсан гэдгээрээ давуу талтай. Тэгээд би уг нь юу аа чадвал энэ барьж явах явцдаа яасан бичлэгийг нь оруулнаа. Өөний X-ийг гараад байна. Чадвал энэ барьж явахдаа ингэж яасан юугаа оруулнаа. Барьж явахдаа байшингаа бүтээсэн юм одоо бичлэгээ чадвал оруулна. Чадахгүй бол тэгээ та эндээс үзчих. Ингээд нэг юм манай байш гэрээс бол ингээд байгаад бол амар гоё харагдана. Хардаа. Яа. Өглөө ингэж орноосоо босоод ингээд шууд байгалаа харах юм шүү дээ. Энэ гэрийг би одоо ингээд байгалийн гэр гэж нэрсэн. Ингээд хардаа guys. Яа, галзуу юу. Тэгээ бүр тагцтай. Яа. Тэгээд би энэ моддуудыг нь яасан юм ингээд яг гэсэн чинь одоо ингээд моднуудын бүр өхөн хатаа олборсон заяа бүр энэ модонд барагцаагаар ингээд барагцаагаар энэ байшингийн одоо энэ за энэ шороо морог л тооцохгүй энэ байшингийн барагцаагаар ингээд одоо модын тоолоод үзвэл нэг 70 мод бол орцсон байх ингээд за энэ шалын ус солиог энэ ор хэсгээс салсан. Тэгээд энтэй бол одоо дараа нь юм чест мэстэй юу би Minecraft сайн мэддгээ тэгээд яаж дөнгөж л эхэлж байгаа юм. Тэгээд одоо тохижуулна дөнгөж ороод тавьсан. Тэгээ манай энд тусдаа тагт байгаа манай. Тагт. Яа. Тусдаа юм байгалийн энийг хараа байгалийн үзэсгэлэн цогцлбор гэдэг чи одоо энэ байгаа шүү. Юу тэр юу юм? Нөө юу хөөцөлтөд байдаг юу илээд нэг тоглоом байдаг шүү дээ. Амаа ангаагаад ингээд байдаг. Тэр юм уу хайш. Юу. За худалч нь манай баг Монголоос илүү үзэсгэлэнтэй байна. За Монголыг ч гүйцсэн гэж юу байх. Ингээд би ингээд чулууг нь бүр өгтлээ олборсон юм аа. Ингээд өгтлээ олборсон. Тэгээд байжсэн чи харин юу яад юм? Юу бүр шантраад бүр амар ихийг олборлаад шантраад за одоо худлаа юм бэ дөө. Юу ингэж бүр баг нэг яхтаа л би баг 20-ыг авчираад байхгүй. Тэгээ за худлаа юм дөө. Ер нь юу яг дан ганц юу модоор барина гэж байхгүй мэн гээд тэгээд амархнаар нь одоо ингээд нэг 20 мод цоглол 20 ширхэг мод ингээд цоглуулыг одоо үсрээд 10 минут үгүй арай чи 10 минут болохгүй 5 минут болж байгаа байхгүй. Тэгэхээр 20 ширхэг юу энэ чи юу гэдэг вэ? Газрын юу илээ дээ. Ийм газар цоглуулыг гэхээр юу 1 минутанд 20 ширхгийг цуглуулчихж байгаа байхгүй. Тэрүүгээр их давуу талтай. За тэгээд энийг ийм шатуулах. Ийм шат. Тэгээ унтна. Тий. Тэгээд ийм тагцтай нэг ийм бяцхан нэг ийм юу гэртэй болчлоо. Мэн. Яа. Ийм гэртэй болсон. Тэгээд би торч ингээд хусын ингээд торч ингээд хийхээр би торч яаж хийдгийг мэдэхгүй Minecraft ингээд зүтгэн болохоор тэгээд торчийг энэ хотхны иргэдээс олсон шүү дээ. Муудаа дээрлэхүү гэж. Тэгэхээр нэг иймэрхүү байшинтай болсон. Энэ бол үнэхээр гоё байшаа. Миний лав надтай бол амар гоё байшин. Та нарт ямар одоо 1-ээс 10 хүртэл дүгнээрээ заа юу guys. Ямар байшин бэ? 1-ээс гэж шаагаад. 1-ээс 10 хүртэл дүгнээрээ guys. Ийм байгаль харагдах өнцөг бол бүр галзуу. Ингээл энэ дээрээ би одоо Minecraft сайн мэддэг болохоор ингээд шил мэлтэй
яаж магаад энэ шороо морогийн одоо маргааш нөгөөдрөөс залхуурахгүйгээр шороо морогийн модоор солиноо. Миний эсвэл энэ миний тоглоод байгаа энэ Minecraft их зураг сайтай байна уу? Юу гэж бодож байна, guys? За нэг иймэрхүү байшинтай боллоо да, guys. За тэгээд энэ удаагийн бичлэгээр зөвхөн байшингаа л танилцуулах гэсэн. Тэгээд дараачихаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай, guys. Bye.